хөгжүүлэх 2021-25 оны үндсэн одоо 5 жилийн үндсэн чиглэлд 9 одоо зорилтын 3 дугаарт нь байгаа энэ дундаж давхаргыг дэмжих гэсэн асуудал байгаа да. Гэхдээ энэ дундаж давхаргыг ямар бодлохоор хэрхэн яаж ямар төсөл хөтөлбөрөөр нийт хэдэн төгрөгийн зардлаар ямар төвшөнд хүртэл нь дэмжсэн бэ гэдэг асуултыг асуумаар байгаа. За тэгэхээр энэ дундаж давхаргыг дэмжихдээ татврын одоо яг энэ бизнес эрхлэгч, хөдөлмөр эрхлэгч, жижиг дунд бизнес болон үйлдвэрлэл эрхлэгч энэ хүмүүсийг татврын одоо хөнгөлөлт идэх, татврын ямар нэгэн ээлтэй таатай орчинтай ийм одоо ажиллах нөхцлөөр одоо хангаж чадсан юм уу? Энэ дээр одоо нэг 9% хэрэгжилт нь 9% хэрэгжээгүй 18% гэсэн байгаа нь энийг яаж үнэлээд ингэж гаргасан байгаа юм бэ? Тэгээ одоо миний бодлоор бол энэ дундаж давхаргыг дэмжих бодлого бол яг үүндээ огт явагдаагүй юм шиг санагдаж байгаа. Явагдсан байдлаасаа жижиг дунд бизнес эрхлэгчид захаасаа уйлаад цаашид энэ ажил бизнесийг эрхлэх боломж олгоо 1-2 хүндч болов цалин орлого одоо залгуулад ажил олгогч байгаад явах ийм боломж алга байна гэдэг энэ татврын дарамтанд сөхөрсөн иргэд одоо захаасаа энэ улс орноо хаяад гадаад улсад хар ажиллаж болох нь хийгээд явъя гэдэг ийм одоо нөхцөл байдалтай байгаа. За ийм нөхцөл байдалтай байж хахад дээрэс нь бас одоо энэ манай Монгол Ардын намын зарим нэгэн гишүүд нөгөө халамжийн бодлого хамгааллын бодлого энтрийг илүү төлхөө бариад ингэж явж байгаа нь хэр үндэслэлтэй байгаа юм болоо. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдаас би анх дугаар чуулганаас ахуулаад цалинтай ээжийн одоо хөтөлбөрийг дор хаяж цалингийн доод түвшинд хүртэл нэмэгдүүлэх боломжийн тухай маш олон удаа дараалан асуулт хариултын одоо байдалтай байж боломжгүй гэдэг ийм хариултыг авсан. Гэтэл одоо танаа намын гишүүн ингээд 500 мянга болгох боломжтой гэдээ ингээд яриа явж байна л та. За 500 мянган төгрөг болгох боломжтой бас сайн л үз. Гэхдээ нэгэн жилийн дотор 10 дахин нэмэгдүүлсэн энэ одоо зүйлээс болж нөгөө бага орлоготой иргэд болон бусад нөгөө цалин хөлс тэтгэвэр тэтгэмж нь 10 дахин нэмэгдээгүй энэ хүмүүсийн эдийн засагт одоо хүмүүсийн амьдрал орлого эдийн засагт ямар нэгэн одоо таагүй үр дагавар үүсэх ийм эрсдэл байгаа юу? Тэрийг бас энэ манай сангийн сайд хариулаад өгөөрэй. Бүхэл бүтэн одоо нэг хэсгийнх нь орлого тэтгэмж халамжийн одоо хамгаалалч байт юм уу? Энэ нь одоо 10 дахин нэмэгдлээ гэхэд нөгөө талд ялангуяа энэ тэтгэвэр нэмэгдээгүй ахмадууд, цалин хөлсөн нэмэгдээгүй багш эмчнэр за тэгээд нөгөө бусад бага орлоготой өрх бусад нөгөө хөдөлмөр эрхлэгчид чинь энэ 10 дахин нэмэгдсэн үнийн өсөлтөөс болж хөөрөгдөх үнийн инфляц эдийн засгийн таагүй байдалд өртөх ийм магадлал байгаа юу гэдгийг бас би асуумаар байна. Тэгээд дээрэс нь энэ халамжаас хөдөлмөрлөө энэ бодлого яригадаад байгаа. Тэгээ энэ бодлого яг хизэнээс эхлэх юм бэ? Одоо ингээд яг өмнөх парламентчиг сонгуулийн хооронд ингээл нэг гоё одоо мөнгөн дүн яриад энэ бол боломжтой гээл иргэдийг хий дими төөрөгдүүлээл тэгээл одоо ийм байдал ч одоо зөв ч юм уу гү ч юм уу. Тэгээд хамгийн гол нь яг одоо энэ дундаж давхаргыг дэмжих ямар бодлого байгаад энэ хүмүүсийг ямар таатай нөхцлөөр бүр одоо дэмжсэн бэ? Энд одоо хэдчнээ төгрөг зарцуулаад ямар үр дүнд хүрсэн байгаа юм бэ гэдгийг бас хэлээд өгнө үү гэж хүсэж байна. За энэ хамгаалсан сайд хариулт өгье. За нараа гүшнэ. Одоо бид нар ер нь өнгөрсөн хугацаанд энэ нийгмийн халамжийн тогтолцоонд ер нь яг юу болоод өнгөрөв? Хэдэн төгрөг зарчив? Одоо яг нийгмийн халамжид өнөөдөр улсын төсвөөс зарж байгаа мөнгө маань даруй 2.4 их 80-д хүрч байна. Энэ бол улсын төсвийн нийт зарлагын бараг үндсэндээ 10% л өгч байгаа. Маш том дуун шүү дээ. Тийм ээ? 10%-аас ч илүү болж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь маань бараг 4-5% л өрчөж байна. За тэгэхээр бид нар энэ тоог одоо ингээд энэ нэг их зөв үнэлт анализ хийж одоо энэ халамжаас одоо хөдөлмөрлөө шилжих бодлогыг ямар бодлого байх вэ гэдгийг их зөв одоо тооцоолох хэрэгтэй, бодлого их зөв байх хэрэгтэй гэж харж байгаа. За тэр хүрээндээ бол өнгөрсөн хугацаанд одоо энэ халамжид зарсан бүх төсөл хөтөлбөрүүд дээр бид нар анализ хийсэн. Тэг яг босод энэ дэлхийн улс орнуудтай харьцуулахад бол бид нар энэ орлогын түвшнөөс нь уйлдуулаагүй дандаа хавтгааруулж
халамжийн бодлого зарласан нэг ийм зовлон бас байгаа. За хоёр дахь асуудал бол энэ 2.4 их найдыг бид нар халамжид зарж яана гэж яриад байгаа мөртлөө энэ 2.4 их найдыг чинь баг үндсэндээ 1.6 их найд нь хүүхдийн мөнгө гэхгүй. Хүүхдийн мөнгө. Тэгэхээр цаанаа ер нь яг энэ халамж буюу халамж хүртэх ёстой зорилтод бүлгэд одоо зарж байгаа мөнгө бол нэг 600-аас 700 орчим тэрбум төгрөг юм байлээ. Гэтэ бид нар энийг ч гэсэн бас тодорхой яг тэр зорилтод бүлэгдээ энэ мөнгө маань нэг зарцуулж чадж гэнэ үгүй юу гэдгийг ч гэсэн бид нараас анализ хийх цаг нь болсон. Одоо бид нар энэ хаврын чуулганаар улсын их хурлын хаврын чуулганд бид нар энэ халамжийн тухай хуулиа өргөн байх гэж байна. Халамжийн тухай хуультайгаа уялдуулж бид нар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, гэр бүлийг дэмжих тухай хууль, за ингээд нийгмийн даатгалынхаа багц хуулиудыг ингээд цогцоор нь одоо өргөн барихаар ингээд орж ирж байгаа. Энэ хүрээндээ цөмөрөө цаашдаа Монгол улсад одоо халамж байвал ямархуу хэмжээний одоо халамж байх ёстой юм бэ? Юуг бид нар энэ халамж гэж үздэг юм? Хэнийг халамжлах юм? Ер нь бол бусад улс орнуудад зарладаг энэ халамжийн хөтөлбөр бол дандаа хугацаатай байдаг юм бэл. Хизээ эхлээд хэдэн хүнийг хамруулад ямар үр дүн гарах уу гэд. Тэрийг дүгнжээж дараагийнх нь 2 дахь 3 дахь шатныхын төслүүд явдаг. Манайх шиг ингээд юм нэг эхэлчээд ингээд хизээж дуустдаггүй юм халамжийн хөтөлбөртэй улс орн бас байж их ховор юм байлээ гэдэг бас би онцчлээ гэж бодож. За нөгөө талаас би тантай санал нэг байна. Энэ дундаж давхарга гэдэг асуудал Монгол улсад хамгийн чухал. Тэгэхээр өнөөдөр бид нар дундаж давхарга өнөөдөр Монгол улсад одоо нийтгүн амын хэдэн хувьд нь байна вэ? Яг тэд нар маань өнөөдөр дундаж давхаргад орж чадсан уу? Өнөөдөр авж байгаа цалин хөлснөөрөө одоо ипотекийнхаа зээлийн эргэн төлөлтийг хийж чадж гэнэ үү? Авж байгаа машиныхаа дээзинг төлж чадж гэнэ үү? Өөр хүүхдүүд нь одоо төлбөртэй сургууль цэцэрлэг сурж байгаа бол тэрийг одоо төлж чадж гэнэ үү? Цаана жижигхэн хуримтлал үлж чадж гэнэ үү? Гэдэг энэ зүйлүүдийг бид нэр их сайн хэмжижээж одоо Монгол улсын энэ За минут нэмж өгье. За ийм учраас бол бид нар энэ үндэсний статистикийн газартай хамтарч ер нь Монгол улсад одоо цаашдаа ядуурлалын одоо төвшин зарлах, энэ ядуурлалын доод төвшин, за мөн хөдөлмөр эрхлэлтийн ажилгүйдлийн асуудлууд, тэгээд цаашдаа бид нар энэ одоо нийгмийн дундаж давхаргуудыг одоо энэ үзүүлэлтүүдийг одоо зарлах ийм тооцоо судалгаануудыг бас энэ үндэсний их хөгжлийн платформ суурилж одоо бас энэ бодлогуудыг бас хэрэгжүүлэхээр ингэж ажиллаж байна гэдгийг бас би хэлье. Тэгээ тусдаа цалинтай ээж дээр бол одоо яг тайлбар хэлэхэд бол бас нэлээд урт хугацаа хэрэгтэй. Тэгэхээр хэн нэгэн байдлаар одоо бид нар ингээд одоо юу гэдэг их хурлын гишүүн 126 гишүүд маань бол уралдаад ингээд энэ халамжийн хөтөлбөрүүдтэй уялдсан хуулиудыг санаачлаад ээж болохгүй. Үнэхээр бид нар энэ тогтолцооны шинжилэл хийх гэж байгаа бол одоо энэ шинжилгээ хийсэн шиг хийж тооцоотой судалгаатай өмнө гарсан алдаагаа одоо давтахгүй байх ийм л бодлогын шинжилэл би хийх ёстой. Та бүхэн ч гэсэн одоо байнгын орон дээр бас олон хууль руу танилцуулсан бид нарт санал нэг байгаа хаа гэж бас. За сангийн сайд Фолдын Жавхлан нэмж хариулъя. За нарийн төвшний асуултанд хариулъя. За юуны өмнө огт тэтгэр нэмэгдээгүй ахмад гэж байхгүй байгаа гэж би хэлье. Огт цалин нэмэгдээгүй юм ч огт цалин нэмэгдээгүй багш гэж байхгүй шүү. Тодорхой хэмжээнд их бага хэмжээгээр бүгд нэмэгдсэн байгаа. За инфляц нэлээд бас хөдлөлөө дотоодоос шалтгаалж байгаа зүйлч байна. За гаднаас шалтгаалж байгаа зүйлүүдч байна. За энийг гүйцэтгэж нэгэд нөгөө цалин мөнгө тэтгэрээ нэмчихээр хоёр зүйл байна. Төсвөнж дийлэхгүй, нөгөө талаар инфляцаач бид нар бүр дийлэхгүй болно. Тэгэхээр энэ дээр маш одоо судалгаатай доктортой хэмжээнд одоо энэ эдийн засгийн орцуудыг тааруулж явах нь их чухлаа. За ийм учраас эх оны төсөв оруулж ирэх үед мөнгөний бодлоготойгоо уялдуулаад эдгээр асуудлууд төр маш тодорхой өсөлт бууралт ямар байх нь яригдана гэж ингэж үзэж байна. За хоёрдугаарт өнөөдөр олон гишүүдийн дундаж давхаргын асуудлаар ярьлаа. Өөрийн хамгаалан сайдны хариулж байгаанууд дээр зөв нэмэлт мэдээлэл өгөхөд за улс орон болон өөрсдөө эдийн засгийн онцлог бүтцээс шалтгаалж энэ дундаж давхаргынхаа томьёолдог. За минут нэмж өгье. За тийм ерөнхий суурь ойлголт бол яг хөө ингээд өрхийн түвшинд ипотекэд төлждөг, за машиныгаа лизинг төлждөг, хүүхдийн сургалтыг төлждөг, за ингээд тодорхой хэмжээний бас хуримтлалтай нэг их бага хэмжээгээр. За энийг одоо бидний манай хувьд бол дундаж давхарх гэж үздэг. За ингээд OECD-ийн орнуудын тэр томьёололоор бас бид ингээд судалгаа хийгээд үзэхэд одоо манай бага өрхийн түвшинд нэг сайн 600-аас эхэлж байгаа. Сайн 600 мянган төгрөгөөс эхэлж байгаа. За тэгэхээр одоо ямар ч байсан манай дундаж энэ сэхэтнүүдийн төвшөнд бол дундаж давхарганд бол орох ийм одоо тооцоо судалгаанууд байдаг. Гэхдээ одоо бүрэн хамрагдаж чадж байна уу үгүй юу
гэдгийг бас их сайн судалж энэ одоо яг тодорхой чиглэсэн ийм бодлогуудаа оновчтой болгох нь зүйтэй. Зүгээр эцэст нь хэлэхэд төсөв болон одоо бусад нөхөсрүүдэд санхүүжигдэж байгаа энэ хөтөлбөрүүд ялангуяа үндэсний хэмжээний одоо оршооны хөтөлбөр, цагаан алт, за энэ хүнсний хувьсгал За наран туяа нараа гишүүн тодруулж сууя. За тэгэхээр баярлалаа сайд нарт. Ер нь бол одоо энэ яг одоо нийгэмд үүсэж байгаа асуудал бол ялангуяа цалинтай ээжийн одоо нэг гишүүний боломжтой гэж хэлсэн зүйлээс болоод маш олон одоо иргэдийн дунд ч талцал, төөрөгдөл маш олон асуудалд хөөрж байгаа л да. Тэгэхээр зэрэг би одоо өнгөрсөн хугацаанд одоо төр засаг парламент тийм ээ одоо ялангуяа улсын хурлын гишүүд сонгуулийн хооронд иргэдийн асуудал бэрхшээлээр дөрөөлж сайхан үг ярьж тийм ээ ингээд нэг багаар тусгаасан эсвэл нэг ийм худлаа ийм мөнгөн дүн амлаж худлаа хайрлаж өрөвдөж те хүмүүсийн амьдрах чадварыг алдаж ирсэн энэ зүйлтэй энэ парламент илүү сайн тэмцээсэ. Өшөө одоо яг үнийг хэлэхэд одоо энэ манай Монголд бол хөдөлмөрийн чадамжтай хүмүүс ажилгүйдчүүдийн игнийг нэмээд байгаа нь үнэхээр эмгэнэлтэй байхгүй. Тийм учраас яг энэ боломжтой үгүй юм уу гэдэг энэ зүйлийг би сонсъё гэж асуулт асуусан. Тэгэхээс биш цалин хөлс их бага хэмжээгээр нэмэгдээд байгааг бол би бас За энэ Камбалын сайд нэмж хариулт өгье. За тэгэхээр энэ цалинтай ээж гэдэг угнаас энэ нэр нь өөрөө энэ хөтөлбөрийн нэр нь нэг жаахан одоо зохицоогүй энэ тэтгэмжтэйгээ зохицоогүй нэр учраас өнөөдөр ингээд нэг ийм асуудал үүсээд байгаа юм л үл ойлголцол. Тэгэхээр одоо цалин гэдэг бол тийм ойлголт байгаа бол мэдээж хөдөлмөрийн өснөд доод хэмжээ яригдах нь зөв. А гэхдээ өнөөдөр энэ цалинтай ээж гэдэг энэ хөтөлбөр чинь өөрөө одоо бас ерөнхийдөө нэг эргэж харахгүй бол яг энэ 3 жилийн хугацаанд 36 сарын хугацаанд сар бүх нэг 50,000 төгрөгөө тэрийг бид нэр цалинтай ээж гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаамаа гэж суугаад байж болохгүй. Тэгэхээр бид нар энэ одоо халамжийн бодлогын шинжилгээний хүрээнд бид нар ерөөсөө яг энэ хүн амаа өсөх бодлого тийм ээ гэр бүлийг дэмжих бодлого одоо яг юу байх вэ? Тэр бодлогын хүрээнд бид нар ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлэх вэ? Энэ цалинтай ээж гэдэг хөтөлбөрийг одоо бид нар яаж цаг одоо өрхийн орлогод нь нээсэн хэлбэрээр яаж зөв зохицуултууд хийх юм? Тийм ээ цалин алдарт ихийн одонгийн асуудлууд, хүүхдийн мөнгөнд тэтгэмжийн асуудлууд. За загживын Минь цайхан гишүүн асуулт асууж өг.